орчил нийгэмд ямар үр нөлөө үзүүлсэн бэ? 10,000 орчим хүмүүст онлайн худалдааны талаар мэдлэг боловсрол олгоо явж байгаа. Тэр 1000 харилцагчтай гэж бодох 1000 харилцагч 20 сая төгрөг чи 20 тэрбум төгрөг болно шүү дээ. Тэгэхээр энэ 20 тэрбум төгрөг орчим зардлыг бол одоо ингээд хэмнээд тэр 20 тэрбум төгрөгөө манай үйлдвэрлэгч нар худалдаачд бол өөрийнх нь бизнестэй ашиглах боломжийг бол бид нар гаргаж өгсөн. Оюутан залуучууд бол яг технологийн салбарт бол гарааны бизнес хийгээд явах бас мотив зөгж байгаа гэж бодож байна. Хин дуртай нь одоо энэ онлайн худалдааны бизнесийг эхлэх боломжтой болж байна гэсэн. Бид нэр нэг 1000 орчим шууд болон шууд бусаар ажлын байрыг бий болгосон. Зочил бол одоо маш их нийгэмд эерэг үзүүлэлт өгж байгаа гэж ойлгож байгаа. Бид нэр энэ ирч хүчээрээ энэ цаашдаа улам их одоо нөгөө энэ худалдааны салбарыг өөрчилж, шинчилж мөн дээрээс хүн бүрийг орлоготой байлгахын тулд ажиллаж байгаа болохоор энэ тоо үзүүлэлтүүд өдөр хэцүү ингээд цаашдаа нэмэгдээд явна гэж ойлгож байна.